Эрхэм гишүүдийнхаа өдрийн амгалан айлтгая. Төрийн байгуулалттай холбоотой улс төрийн намтай холбоотой улс төрийн сонгуультай холбоотой хууль бол өөрөө засаглалын маш чухал чимэглэлээр бас чухал хуулиуд. Энэ чинь өөрөө цаана бол ард түмний шин засаглах хэрэгтэй холбоотой асуудлыг талаас консенсус хийж ордог ийм л үйл явц шүү дээ. Тэгэхээр би ганцмар даргын саналтай саналыг байна. Манай бүлэг дээр яригдсан бид бол дэмжсэн, гэхдээ дэмжих явцтай бол бас ярьсан. Энэ хуулийг бол бид хэрвээ баталдаг юм гэхэд, хэлцдэг юм гэхэд, баталдаг юм гэхэд энэ хэрэгжүүлэх боломж байгаа юу? Цаг хугацааны хувьд техникийн боломж бий юу гэдэг асуудал байна. Хэрвээ техникийн боломж нь хязгаардтал байх юм бол тэрнээс гараад шинэ гарч болох үр дагаврыг бид бас хийж чадахгүй гэсэн үг. Янз янзын сонгуулийн маргаан үүсч болзошгүй, тэрний дагагдсан улс төрийн нөхцөл байдлууд үүсч болзошгүй учраас иймэрхүү хуулийг бол яг энэ хуулийг шүү дээ. Яг улс төрийн намуудын консенсус дээр тулгуурсан байдлаар оруулж ирэх нь зөв бахаа гэж бодож байна. Мэдээж хэрэг улсын их хурлын гишүүдийн хувьд бол хууль санаачлах эрх нь бол байх нь эргэлзээгүй. Гэхдээ улс төрийн нам бол өөрөө энэ институцийг хангадгийн хувьд бол энэ дээр бас тодорхой байр суурьудаа нэгтгэж ярилцсан зүг бах. Тийм учраас бид эндээс сая санал ураад уншлаа шүү дээ. Чуулган дээр мэдээж хэрэг ардсан намын бүлгээс санал гаргаад энэ асуудлаа шинэ яах тухай өөрсдөө хэлсэн зүг бахаа гэж бодож байна.